Яам хавчуулсан энэ талхыг гамбургер гэдэг. 3 тэрбум хүн иддэг. Урьлаар хийсэн ийм боорцыг амбир хэмээдэг. Монголчуудаас бусдын иддэг. Урьлаар юм болгоныг хийдэг. Харин хүнээр гамбир хийж болох. Шуудлын цаг анхаар үзэж байгаа эрхэм үзэгч танд баярлалаа. Улаанбаатарт 13 цаг хэдийнэ болсон байна. Энэ цаг мөчид бид та бүхэнд гамбир ток шоуга хүргэдэг үлээ. Тэгэхээр бид энэ удаа студидээ Улсын их хурлын гишүүн Сайхан Самбууг урьж ажиллуулж байгаамаа. Тэгэхээр цочинтаа өдрийн мэнд хүргэе. Шууд асуултаа тавья гэж бодож байна. Тэгэхээр та нэгэн өдөр тутмын сонд өгсөн ярилцлагада би авилга өгсөн хүмүүстэйгээ мөр зэрэгцээ сууж байна гэж ярьсан. За үүнээсээ болоод хэрэг төгт орооцдог шахсан. Тэгэхээр та үүнээс хаширсан уу? Ер нь хамаа замбраагүй юм ярих нь ямар хөө юм бэ гэдэг тал дээр ямар ойлголт тань төрсэн байдаг бол энэ асуултаар нэвтрүүлгээ эхэлж байна. Ингээд 2 дугаар студидтэйгээ холбогдъё. За сайн байна. За юмны өмнө та телевиз үзэгч Монголын нийт ард түмэндээ удахгүй болгож байгаа ардын хувьсгалын 90 жил түүх тооноодын мэндчлэгийг төвшүүлье. За өнөөдөр үндсэндээ амралтын өдөр ер нь баярын настрын уур амьсгал монголчууд их орж байгаа шиг юм тийм. Асуулт бол нэлээд хүндөвтөр асуулт тавьж эхэлж байгаа шиг. Тэгсээ нэгс би тийм ярьцлага өглөөний сан дээр ярьцлага өгөөд тэгээд прокурорын байгууллага одоо энэ хүнд авилгал өгсөн юм уу юм уу тий шалгах зорилгоор зөвхөн хий юм би надаас асуулт тавьж ирүү үсгэж шалгасалтай. Би иргэнийхээ үүргийн одоо дагуу улсын хурлын гишүүн гэдгээр биш. Монгол улсын иргэн гэдгээр очиж мэдээлэл өгсөн, тайлбар өгсөн. 2 чудаа, 3 чудаа очиж тайлбар өгсөн л та. Би тийм яриаг байлаас тий. Яасан би яриа өгж ирсэн юм шүү дээ. Тэгээ энэ манайхан ингэж байгаа. Ер нь зүгээр телевиз биш юм аа. Ялангуяа сонирхох юм бол уучлаарай би энэ зүгээр чөлөөт ярьсан учраас чөлөөт ярина гэж болгож байгаа шүү дээ. Хүнд одоо эрүү үүсгэлээ гэхээр зэрэгэл одоо яг ингээл яг шоронд явж байгаа юм байна. Тэгээ нэг эрүү үүсгэн зүйл ангийн одоо улсууд бас зарим нь үзээд надад одоо жоохон тийм ханддаг усуд. Энэ ямар зүйл ангаар хэдэн жилийн ялаах нь сонирхт юм шиг. Тэгээ календар гардаг л та. Жишээ нь ардаа бишээс асуудаг шүү дээ. Чи хэрэгтэй биш мөн үү гэхээр би хэрэгтэй биш үшээ хэрэг толбох цаа биш юм гэдэг шиг. Тэрнтэй адилхан. Монгол улсын прокурорын байгууллага бол ямар ч хүнд бол эрүү үсэх шалгах бүрэн хэрэгтэй л дээ. Хэрэгтэй юм. Тэрнийхээ дагуу надад эрүү үстэй 291-р зүйл ангаар эрүү үсгээ шалгаж байгаа гэсэн бичгээр би шалгасан шүү дээ. Энийг ус хаширсан уу гэж асуугаад байна л да. Тэгээд би ярьж байна. Очоод тайлбар өглөө эрүүгийн байгууллагатай юу авилгатай тэмцэх газар эрүүгийн юу прокурорын байгууллагаас тийм чиглэл өгсөн юм бэл. Өгөөд шалгасан л да. Би одоо тэр сурвалжлагчийн асуултанд хариулж байгаа юм л да. Сурвалжлагч юу гэж асуусан гэхээр манай одоо энэ улсын их хурлд ч юм уу энэ бизнес эрхэлжсэн улсууд улс төрчдийн ойрхон байдаг байх тагс асуулт тавьсан хэллээ. Тэгэхээр зэрэг би тиймээс ер нь тийм л юм чинь. Ганц Монголд ч биш тийм бүх дэлхийд аяг тийм. Улс төрчдөө олбогдохгүй бизнес хийдэг тийм шалгарсан бизнесмен гэж дэлхийд дээр хаач байхгүй шүү дээ. Тэрийг зөвхөн манайхан зарим нь авилгал нь ихтэй өглөг авилга нь ихтэй ирэхээр л улс өгчихгүй нэг хэсэг үн баяжаад эхэлдэг. Тийм одоо сөр хүр дагавранд ирэлдэг гол. Тэгээ би тайлбар өгсөн. Сүүлд надад прокурорын байгууллагаас одоо холбогдох юм одоо яг баримт материал нь бол алга. Тийм учраас танд одоо эрүүгээр үүсэх шаардлага байхгүй байна гэдэг тийм хариуг албаасан ирүүлсэн байл. Тэгээд би зүгээр хаширсан уу хашраагүй юу гэдэг дээр ярих юм бол би бол одоо 49 нас хүрээд Монгол Улсын их хурлд одоо дөрөв төвшөө болж орж ирсэн. Бас хаана юу ярьж хизээ юу ярих вэ гэдэг бас мэдлгүй байх. Тийм одоо хариулт өгөхэд би бас юу гэж хариулах вэ гэдгийг бас нэг мэддэг. Би одоо ямар дөнгөж өчигдөр
төрсөн үлгийтэй хүүхэд биш. Тийм үст. Тэр үтгэл манай дөнгөж 22 нас хүрэл улсын хурлын гишүүн болоод өнөөдөр хүртэл энэ улсын хурлын таймд явж байгаа залуучууд байна. Зүгээр мэдлэг боловсролын хувьд ярил арай өөр баг. Би бол одоо хуучин цагт боловсрол инженерийн мэдлэг боловсрол олж авсан. Хуучин социализмын одоо тогтолцооны үед улсын зардлаар суусан. Өнөөгийн залуучууд бол одоо өөрсдөө хөрөнгөөр дээрээс нь зарим улсын хөрөнгөөр гадаадд одоо сурч боловсрч ирж байна л да. Биднэрт бол тэр үед тийм байг биш шүү дээ. Жоон гайгүй хаалгатай яг дараа нарын хүүхдүүд хэрэг болвол төрсөн болвол хамгийн дээд нь даарсан гэрмаа хүртэл тийм. Тэгэл наашнл хуучин социалист орнууд тэгэл ихэнх нь бол Москвад тэгэл бүр наашнл эрхүү улаан үдтэй боловсруулж ирчихсэн. Жохон ард харцаар гадтай хүмүүс бол бүгд Монголд боловсруулж ирсэн. Өнөөдөр яг тэр миний үеийн төгссөн улсууд бүгдээр л төрийн албашаал ажиллаж байна л да. Хаширсны хувьд бол би хаширтлаа хэрэг хийх гэж амьдлаа. Тэгэхээр түрүүн бас та хэлж штэ одоо улс төрчтэй холбогдоогүй бизнес хийн гэдэг бол дэлхийд бол төвчтэй байгаа гэж. Та хинтэй холбогдож бизнес хийсэн? Би хуучин бол 1983 онд би сургууль төгсөөд одоо хуучнаар л Улаанбаатарт ардын депутатуудын орлон үүсгэж байгаа гэж. 91 он хүртэл би тэнд байсан. Хотны аж ахуйн талаар. Тэр үед би одоо энэ манайхыг тэр үед Улаанбаатар хотыг бол алтан гэрэл дарга улс төрийн төвчөөний орлогч шишүүн Улаанбаатар хотын намайг хараад нэгдүгээр нарийн бичгийн дараа хайрцдаг байсан. Дараа нар гэдэг ямар улсууд гэдэг юм бэ гэдэг. Би сургууль төгсөөл ажиллаж ажилласан болохоор сайн мэднэ. Одооны дараа настай харьцуулах нь бол арай өөр шаардлага өндөр. Тийм ээ. Авдаг арга хэмжээ нэлээд чанга. Тухайд бас нэг намын орлогч шишүүн намд үлссэн бол шууд намаас арга хэмжээ авдаг гэсэн хүнд байсан юм л дээ. Тэгэхээр би бол тэр үеэс ярих гэдэг чинь өөрөө хинтээ холбогдсон байх гэж. Тэгэхээр зэрэг би алтан гэрэл дараа мөнгө чаргал дараа гэл тэр үеийн дарамаас тэгэл хуучин хотын дараа баасанчууд дараа энэ үс дараа гэл ингээл яваал. Энийг ийм хийх юм а туслаач гэл. Тэр үед тухайн үед бол мэдээлэл бол авч байгаа юм чинь. Одоо тэр танд хүмүүсээс одоо хизээ юу болох гэж байна. Яах гэж байна. Тэг би нөгөө 91 онд нөгөө бизнес эрхлээд төрийн албыг орхиол явсан байхгүй. Тэгэхээр зэрэг улс төрчид төрийн албанд ажиллаж байгаа албан хаагч нартай бол тал байлгүй байна. Тэр мэдээлэл авах хамгийн гол нь заанаа чи энийг аваад ийм ажил бүтээл гэдэг болно биш. Хизээ хаана юу болох гэж байна. Тийм мэдээлэл сайтай зүгээр бизнес эхлэегүй мэдээлэлээр явсаар байгаа. Өнөөдөр бас бизнесийн тэр гомтон болцсон гэдэг залууч зөндөө байж шүү дээ. Тэрээс хүн өдөрч ажиллаж үзээгүй тийм ээ. Баг бариад ажиллаж үзээгүй ямар ч ажил асаагүй шууд мэдээлэлээр бизнес хийн гэдэг бол тэр улс төрчтэй холбоотой улсуудын бизнес хийж чадчихна гэдгийг харуулдаг. Та өөрийгөө ард түмнээс төрсэн тэр бомтнууд гэж хэлдэг штэ. Тий. Тэгээд одоо төрд бол төрийн мөнгөөр гараа угаадаг төрөөс төрсэн тэр бомтнууд гэдээ олон байна л да. Хүмүүс ч гэсэн нэрлээд иргэний хөдөлгөөнийх нь ч нэрлж л байдаг. Тэгээд энэ төрөөс төрсэн тэр бомтнууд гэж нэрлж байхад та ард түмнээс төрсөн. Тэгээд одоо энэ төрийн ажил хийгээд ингээд парламентд ингээд хүмүүстэй мөр зэрэгцээл ажиллаж байхад бухимдхан одоо төрийн мөнгөийг үр дүнгүй ингэж өнгөрөөж байгаа. Төрийн мөнгөөр гараа угааж байгаа энэ үйлдэлийг хараад бас тэр бухимдал чинь бас таны тэр ярьцлага өгчнээс нөлөөсөн. Одоо манай Монгол улсын ерөөсө хөгжихгүй байгаа гол шалтгаан их олон шалтгаан асуудаг шүү дээ. Яагаад хөгжихгүй байгаа юм бэ гэж асуугаад байдаг. Тэрний нэг хамгийн гол нэг одоо бүр дэргүүн байранд орох нэг хэлбэр нь бол энэ төсвийн мөнгө орж байгаа татвар орж байгаа татвар төлөгч нарын мөнгө энийг өрн дараа хийж байгаа асуудал байгаа байхгүй. Энэ бас тэр авилгалаас бас аюултай. Зүгээр ингээ ороод ирсэн мөнгө зүй зохистой зарцуулах юм шал ондоо юмд өрн дараа хийх чинь би өөрөө татвар төлж ирсэн дарамтлуулж одоо татвар төлж ийлээ шүү дээ бид шалган байнга одооч тийм л байна. Тэгэхээр нэг л юм жоохон явуулаад тэдний шалгаж байгаа тийм мөнгө олоод ирвэл тэгэл төлөвлөгөөг биелүүлээ гэж манай татвар өгдөг шүү дээ. Тэрнтэй яг адилхан тэр мөнгийг одоо зүй зохистой зохицуулж байгаа санал юм хэлээд шүүмжлээд маргалдах үед маргалдах. Тэгээд их хурл энэ юм чинь олонхоор юм шийдээ явчихдаг болохоор зэрэг хэцүүлдэ тэгээ явчихдаг.
Тэгээд мань мэтэл бол яг хий шүүмжлэл хий асуулт тавиал тэгээд тэр тавьсан асуултанд нэг жижигрийн нэг бахан бөөнддөг үг сонсоод тэгэл өнгөрсөн шүү дээ. Ер нь бол их хурлын байнгын хорооны хурал улсын их хурлын нэгдсэн чуулган бол яг тийм загвараар явагдах шүү дээ. Та нар мэдж байгаа. Ялангуяа олон жилийн парламентын сурвалжлагч хийсэн хүмүүс бол тийм л яах шүү дээ. Хуучулн голдуу давангалын шийдвэр гаргаад явчихж байгаа шүү дээ. Тэр бүр нэг нууц биш нуугаад айгаалах юм байхгүй шүү дээ. Тэгээ би тэн дээр яг оны ялгаа бол байдаг юм байна. Би нэг зарлан довхлаад яриад яваад байна л дээ. Хууч олон одоо ингээд 2 3-аас дээш ингээд суудсан улсууд чинь бол за нэг ийм хууль гаргахад нэг иймэрхүү зарчмаар ингээд явчихд бол гарцдаг даа гэсэн тийм ерөнхий баримж одоо тэрийг бол мундаг туршлага гэж ярьж байна шүү дээ. Олон жил суусан туршлагатай парламент. Одоо тас нэг л ингээд тойруулаад хэдэн үнийг хэлээд байгаа шиг байна л та. Тас шудраг гишүүн юу хэлчихэж. Одоо тэр бол ингээд нэг юм би одоо олон жил суусан туршлага заагаал ингээд томроод өгдөг нэг хэдэн гишүүн байгаа. Сайхан ингээд. Тэр яг тэр хоёр манай хоёр бүлэгт хоёуланд л байгаа юм л да. Одоо тэр би зөвөр нэрлэхээр зэрэг яачих вэ тэр гэдэг юм байхгүй. Чи өөрөө нэрлээд байна. Одоо манай бүлэгт бол жишээлбэл 5 суудсан 6 дахь сууж байгаа хүн байна л да. Жишээлбэл манай Лүндэ Жанцсан дараа болж байна. Нэмдорч гişүүн байна. Улаан гişүүн байна. Мөн хамгийн олон суусан. Нөгөө талаас бол Хончгдорч гişүүн, Батүл гişүүн. Ингээл дуртахаар ингээд л да. Тэгээд яг ингээд нэрлэхээр ингээд одоо би чинь бас цагтаа бас өөр жоо юм ярмаар өгдөг. Жишээлбэл ингээд олон суусан эднэр л ерөөхдөө шийдвэрүүд гаргаад байна гэж таалаад байна шүү дээ. Шийдвэрийг бол ингэж гаргаж байна. Намын одоо бүлгийн ахлагч нар намын дарга нартайгаа харьцаад чи надад тэрийг хэлүүлэх гэдэг шүү дээ. Шийдвэр гаргадаг төвшингийн улсуудад би чамайг асуулт тавихаас өмнө өөр одоо сонин дээр Монголын тэргүүн сонинууд дээр би асуулт тавьсан. Тийм ээ. Ерөнхийдөө та бол эцгээр хүмүүс л Монгол улсын ерөнхийлөг шийдвэр гаргадаг. Монгол улсын их хурлын дарга шийдвэр гаргадаг. Монгол улсын засгийн газрын ерөнхий сайд бөгөөд Монгол ардын намын дарга Батбол шийдвэр гаргадаг. Тэргүүн шадар сайд бөгөөд ардсан намын дарга Алтан уяг шийдвэр гаргадаг. Сайхан бэлэг шийдвэр гаргана. Одоо энэ төвшин дарга шийдвэр гаргана. Тэгээ эдгээр энэ шийдвэр гаргадаг төвшингийн улсууд доор одоо хүмүүст ажлын салбар хариуцуулаад чиглэл өгөөд чи энэ ажлыг аваад ийм ажлын хэсэг байгуулаад ингэж ажиллаа гэж тэгснээр сайхан самбуу чи над 3 дахь нээж байгаа ийм хууль гэдэг тийм шийдвэр гаргадаг төвшингийн хүн бий биш гэдгийг яриад байгаа. Тэгэхээр одоо өнөөдрийн улсыг түрүү надад би Монгол телевизээс мөнгө төр асууж ирлээ. Ямар бэрхшээл юм гэж шинэ сонгогдсон гişүүд шүү дээ. Уг нь бол харахад 76 гişүүн 76-уулаа адилхан хууль санаачлаад улсын их хурлд өргөн бариад тэгээд тэн дээр одоо ажлын хэсэг байгууллагууд банк ороод нэгсэн жуулганаар ороод явна гэдэг бүгд адилхан ихтэй. Тэгээ би тэр одоо эрүүгийн хууль нэг шагналын хууль садрын урт нартай хууль яг нэг юм аригч гарсан. Хуучин гişүүд нартай байсан тул та жишээлбэл Бортон намтай байсан тул та одгүй байсан тул та жишээ нийлүүлж байгаа гаргацлаа. Чи Бат Эрдэнэ битээр санаачлаад тэрийг бол гаргаж чадахгүй болсон байхгүй. Би энийг л яриад байгаа. Тэгээ би эрүүгийн хуулийг би өөрөө одоо даваас өрн гişүүдтэй нэг нь хэм блэ. 3 тэгээд дээр нь энэ одоо хууль санаачлалаа орох уу чигээд энд ороод гэж 13 хүн болоод өргөн байсан хууль тэр нам зогссон шүү дээ. Ганцхан хууль зүйн байнгын ороод хилцэх шаардлагагүй гэж ажлуулаад тавьчих. Тэгэхээр чинь шинэ гишүүн хүн бохомтхон. Намайг сонгуульд тойрогт явж ажиллаж байхад улсын их хурлд улс төрлөө одоо алхаад орох гэж байхад завхныхан юу ярьсан бэхээр энэ эрүүгийн хууль ерөөсө болж өгөхгүй юм аа. Ерөөсө одоо тохирсон ял хийсэн хэрэгтэй тохирсон ял авч чадахгүй шүү дээ Монгол. Гэтэл асуудалтай байсан. Тэрийг би өөрөө сэрэг төвхт орооцолтож баригдаж баримтлагч явсан мэдлүү яг. Өнөөдрийн улсын их хурлд баригдсан гişүүд зөндөө биш шүү дээ. Батбол гişүүн өөрөө одоо баригдаа зориг эргээ 69 чигтэл явж лээсэн. Батхуу 30 хоног 45 хоног 60 сайхан бүгдээр баригдаа сууж лээсэн шүү дээ. Тэр нууц биш шүү дээ. Тийм шүү дээ. Эрдэнэ зөвхөн сонгуулийн хуулиар сонгуул дээр маргалцсан